2022 оны 1-р сарын 6-ны өглөө үүрээр Тавталгаа түвшин компани баруун бүсийн үйлдвэрийн 1-р цехийн 3-р шугамын атак төхөөрөмжөнд гал гарсан. За үүнтэй холбоотойгоор одоо галын дүгнэлт одоо гаргасан нөхцөл шалтгааныг тогтоохоор бол нийслэлийн цагдаагийн удирдах газар Согн хайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс за шуурхай удирдлагын төвийн шинжээчд хамтраад одоо ажиллаж байна. За ингээд энэ ажлын хэсгээс бол тодорхой дүгнэлтүүд гарна. За 1-р цех бол нийт 3 шугамтай байдаг. За 1-2 дугаар шугамыг бид өмнө бас мэдээлжсэн. Энийг бол бид бас сэргээж ажиллагаанд оруулна гэж. За ингээд манай инженер техникийн ажилтнууд бол үүн дээр бол ажиллаж байна. За бид урьдчилсан байдлаар бол энэ 1-р сарын 20-ны өдөр гэхэд бол одоо 1-2 дугаар шугамыг бол хэвийн ажилуулна гэж одоо график гаргаад ажиллаж байна. За үүнтэй холбоотойгоор бол зүүн бүсийн үйлдвэрийн нөөц 2 шугам бол ажиллагаанд орсон. За ингэснээр бол зүүн бүсийн үйлдвэрийн нийлүүлэлт бол нэмэгдсэн. За ингээд өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 617 борлуулалтын цэг ажиллаж байгаа. За 617 борлуулалтын цэгийнхаа захиалгыг хэвийн авч нийлүүлэлтийг хэвийн явуулж байна. Түгээлтийг мөн нийслэлтэй гэрээтэй ажилдаг одоо тээврийн 34 компани 500 машинаар бол нийлүүлэлт түгээлтийг бол таслахгүй 24 цагаар бол зохион байгуулж байна. За ингээд цаашдаа ч гэсэн ер нь энэ одоо галаас үүдэлтэй аливаа нэгэн тасалдал нийлүүлэлтэн дээр одоо тасалдах асуудал бол үүсэхгүй. Бидэнд бол хангалттай нөөц байгаа. Хоёр үйлдвэр бол Улаанбаатар хотын хэмжээнд одоо цэрэгцээг давсан ийм үйлдвэрлэл явуулж байгаа. Бид одоо шаардлагатай тохиолдолд аюулгүй нөөцөөсөө гаргадаг. Бидэнд аюулгүй нөөц бол 21500 тонны аюулгүй нөөц бол агуулгуудад хадгалаастай байж байна. Үүнийг бид бол онц шаардлагатай нөхцөл гаргадаг. Сая он гарсаар бол нэг ч ширхэг төлж аюулгүй нөөцөөс гараагүй байна.